Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэр шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2 хүний амь насыг хохироосон ноцтой хэргийн тухай ярих юм. Тодорхойлбол 31 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагчаа болон түүний найзыг 2 бага насны хүүхдийн хажууд хутгалж хөнөөсөн хэрэг байгаа юм. Энэ хэрэг нь 3 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд хэвлэл мэдээлэл болон сайтуудаар энэ хэргийн тухай мэдээлэлж олон нийтийг чочроож байсан юм. Энэ хэргийг өнөөдөр ярихдаа би мөн адил шүүгдэгч болон шүүхийн шийдвэр мөн гэрчүүдийн мэдүүлэг гэд энэ бүгдийг та бүхэнд уншиж хүргэх болно. Хэрэг нэлээд урт болох хандлагатай тул та бүхэн завтаа үедээ эсвэл чихвчээ зүүж агаад play speed-ийг нь өөрийнхөө сонсох хурданд тааруулан сонсоорой гэж хүсмээр байна. Шүүгдэгчийн хувийн мэдээлэлд 1991 онд төрсөн гэдгээс өөр тодорхой мэдээлэл байгаагүй учраас шууд холбогдсон хэргийн талаар хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч төгөлдөр нь арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим хамтран амьдрагч хүслэнг бусадтай хардан маргалдаж цээжин тус газар нь 2 удаа, нуруунд тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, нийтдээ 4 удаа хутгалж амь насыг нь хохироосон улмаар дээрх цаг хугацаанд талигааж хүслэнтэй хамт байсан түүний найз Сэлэнгийг нуруунд тус газар нь 1 удаа, чихэн тус газар нь 1 удаа нийтдээ 2 удаа тус хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг хамтран амьдрагчийн эсрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж талигааж хүслэнгийн төрсэн хүүхдүүд болох 8 настай, 5 настай хүүхдүүдийн нүдэн дээр төрсэн эхийг нь найзтай нь хамтаалж онц харгас хэрсгийн аргаар 2 хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг бүгдээрээ ойлгохын тулд эхлээд яллагдаж төгөлдрийн мөрдөн байцаах явцад өгсөн мэдүүлгээс бүгдээрээ сонсоод одоо энэ хүний ярьж байгаа үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээс сонсож мэдцгээе. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө өглөө бага үгээ 09 цагт цэцэрлэгтэн явуулах байсан боловч явуулж чадаагүй. Харин том хүүгээ өдрийн 13 цаг 30 минутанд хичээлд нь явуулсан. Би уулын том хүүгээ хичээлд нь хүргэж өгье гэж бодож байсан боловч хүслэн өөрөө хүргэж өгье гэд явсан. Тэгээд хүүгээ хичээлд нь хүргэж өгчхөөд ирэхэд талигааж хайраа дотор жоохон муу байна гэд байсан. Харин талигаачийн найз Сэлэнгээ тэр өдөр хот руу буцна гэж байсан ба би Сэлэнгээгээс чи өнөөдөр буцна гэсэн бидтэй гэхэд би өнөөдөр яваа болоод маргааш явахар болсон гэсэн. Тэгээд ихнэр ганц пив аваад өгөөч гэхээр нь чи одоо арх дарсаар яах гээд байгаа юм. Хүн ер нь шараа тайлж байна гэж арх уусаар байгаад архичин болчихдог гэсэн гэж хэлсэн. Тэгсэн над руу уурлаад ер нь миний ууж идэх чамд ямар хамаатай юм зайлаарай гэж байсан. Тэгээд найз Сэлэнгээтэй гараад явсан. Нэг их удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ 2.5 литрийн сэнгүүр нэртэй пив барьчихсан орж ирсэн. Тэгээд би босож гал түлсэн. Намайг гал түлж байх хооронд тэр хоёр авчирсан пивээ задлаад ууж байгаар нь би аяхтай пивийг нь булааж аваад асгасан. Тэгсэн манай эхнэр уурлаад миний толгоо тарихгүй зохиод хувцас аваад зайлгээд миний хувцсыг цүнхэнд хийгээд байхаар нь би хувцсаа авалгүй гараад явчихсан. Гэр рүүгээ буцаад очисон. Намайг буцаад очиход том пив уугаад дуусаачихсан байсан. Би ороод хэрүүл маргаан хийгээгүй. Манай хүн уухаараа жаахан агсан болчихдог болохоор би юм хэлээгүй. Тэгээд би эхнэрт хандан чиний наад нүд чинь нилээн согтчихсон байна. Одоо болоорой 3 цаг болж байна. Хүүхэд авах цаг чинь болчихож гэж хэлэхэд би өөрөө мэдэж байна гэсэн. Тэгэхээр нь болохгүй бол би авахаас гэж хэлсэн. Тэгсэн талигааж хайраа Сэлэнгээ өнөөдөр буцахгүй юм чинь бид хоёр ганц өдөр пив уучихъя гэж гуйсан. Сэлэнгээж гуйсан. Тэгэхээр нь за өнөөдөр явахгүй юм бол одоо нэгийг уучгаад унтан шүүгээд дэлгүүр орж нэг том пив аваад хүүтэйгээ хамт явсан учраас хүүхэдтэй чипс ойр зургийн юм авч өгөөд гэртээ харьсан. Гэртээ хараад хүслэн Сэлэнгээ хоёр пив уугаад байхаар би ч бас уумар санагдаад надад ганц 2 хийгээд өгчих гэсэн. Тэгээд 15 орчим сантиметр өндөртэй стаканд надад пив хийж өгсөн. Хийж өгсөн пивийг нь би уусан. Тэгээд тэр хоёр би заслаа гээд гараад явхаар нь дахиад нэг уусан. Одолгүй тэр хоёр орж ирээд бид 3 юм ярангаа би дахиад нэг уусан.
Нилээд суугаад хэсэг байж байгаа цаг харахад 17 цаг болж байсан. Мөн пивч дууссан. Тэгээд уусан пивнийхээ савыг гал руу хийгээд түлсэн. Тэгээд би талигчид хандан хүүгээ сургуулиас нь аваад ирээ. Орлогыг чинь мөнгө хаана байна гэхэд цүнхэнд байгаа гэхээр нь энэ хаяж магадгүй гэж бодоод цүнхэнд нь байсан 115 мянган төгрөгийг авсан. Тухайн үед манай эхнэр чи наад мөнгө хадгалж бай гэсэн. Тэгээд намайг хүүхдээ авахаар гэрээс гарахад эхнэр надад хандан нэгэнд уучихсан юм чинь хайраа дахиад нэг пив аваад ирээч гэсэн. Би нэгэн туучихсан юм чинь гэж бодоод за маргаашаас уухгүй шүү гэхэд сэлэнгээ уухгүй гэж найзтай амласан гэж байсан. Тэгээд сэлэнгээ бид хоёр манайхаас гараад дэлгүүр орж би сэлэнгээд нэг том пив авч өгөөд гэрлүүгээ явуулсан. Тэгээд би пив амар санагдаад байхаар такси аваад өөр дэлгүүр орж 0.5 литрийн Сэнгүүр нэртэй лаацтай пив авч уусан. Тэгээд том хүүгийнхээ сургуулийн гадаа очиод эхнэрлүү яриад хайраа би сургуулийнхаа үүдэнд ирчихсэн байна. Багш руу нэрчих гэсэн. Тэгээд авсан пивээ ууж тусгаад хогийн сав руу аваачиж хаяад байж байтал том хүү маань гараад ирсэн. Би баяраатай эргээд баяраатай таарад наадахтайгаа хаан таарчихдаг юм гэхэд гудамжныхаа үзүүрт таарчлаа гэсэн. Тэгсэн баяраа чи ирэхгүй юм уу гэхээр нь би үгүй би хүүхдээ аваад явж байна гэсэн. Би хүүхдээ авах гэж гарахаасаа өмнө эхнэр сэлэнгээ хоёрыг хоол идчихмээр байна гэд байхаар нь гал дээр хоол хийчихсэн байсан. Тэгсэн миний утас дуугараад авсан чинь баяраа байсан. Аваад яртал хөгшөөн ирэх юм уу гэж асуусан. Тэгэхэр нь би очиж чадахгүй гэд утсаа тасалсан чинь манай эхнэр ямар яатайгаа яриад байгаа юм гэхээр нь юун яа байдаг юм. Гар утас аван зарны баяраа байна штэ гэхэд ямар баяраа би танихгүй штэ гэхэд чи таньдаг бидтэй. Фэйсбүүкээр чат бичлэлцээд байдаг бидтэй гэд би баярааг манад хүрээдэр гэж дуудсан. Мөн сэлэнгээ тэр залууч нь харъя ямар хуу царай зүстэй юм гэхээр нь өндөр залуу л байгаа гэж хэлсэн. Тэгсэн сэлэнгээ миний утсыг аваад баяраатай яриад чи хүрээд ирэлтэй чамайг ямар хуу залуу байдгийг харъя гэд удаачгүй баяраа ирсэн. Баяраа ирэхдээ таксигаар ирсэн гэд надаас 2000 төгрөг авч өгсөн. Баяраа ороод ирсэн чинь тэд нар хоорондоо мэдлээд сүйд байсан. Тэгэхэр нь би их нэртэй хандан чи таньжил байгаа бидтэй. Та хоёр чинь мессеж бичээд сүйд байдаг бидтэй гэхэд танихан ч танина гэсэн. Тэгээд сэлэнгээж тэр залууг таньдаг болоод би гал дээр чанаж байсан махаа гаргаад хоёр хүүдээ мах хэрчиж тавган дээр тавьж өгөөд хоорондоо юм ярьж суусан. Тэгээд сүүлийн пив дуусах төгсөн байсан. Тухайн үед баяраа манай эхнэрийн хажууд түшилэгтэй сандал дээр суугаад хоорондоо юм ярьж байхдаа манай эхнэр баяраад хандан чи энэ төгөлдрийн хажууд хамаагүй юм ярьж болохгүй шүү. Наадах чинь хардаад хэрүүл хийгээд унана гэхээр нь юунд нь харддаг юм. Та хоёрын мессеж бичдэг чинь үнэн бидтэй гэхэд баяраа хаяал мессеж бичдэг гэхээр нь хуцаад байгаараа чи мессеж бичдэг л бидтэй алан шүү гэхэд баяраа чи одоо яагаад байгаа юм? Бид хоёрыг хардаад байгаа мó гэхээр нь та хоёрыг үгсэнд нь харддаг юм. Чи манайхаас зайл пэймэн гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэр үед хоёр хүн орон дээр суучихсан зурагт үзээд сууж байсан. Тэгээд баяраа удалгүй яваад өгсөн. Тэгсэн миний уур гэнэт хүрээд чи ер нь намайг яагаад цохиод байгаа юм? Ер нь чи яаж хүн дээрлэхэд байгаа юм гэд ширээн дээр байсан улаан иштэй жижиг хутгыг аваад эхнэрийн гидснийх нь хажуу талаас бүлж байснаа санаж байна. Мөн хутгаа сугуулж аваад нуруу руу дахиад бүлэхэд хутга хугарчихсан учраас хутганы коммент дотроос дахиад нэг хутга авсан. Тэрнээс хойш ухаан санаа балартаад юу болоод байгааг өөрөө ч мэдхээ байгаад шоконд орсон. Тэгээд нэг сэрсэн чинь манай хоёр хүү миний цамцны хажуугаас барьчихсан аава болооч гэд уйлж байсан. Тэгээд манай хоёр хүү гэрээс гараад явсан. Тэр үед би гинэт ухаан ороод хартал манай эхнэр хаалган дотор талд дээшээ харчихсан цус нүж болчихсон хэвтэж байсан. Тэгээд хайраа намайг уучлаарай гэд байсан. Тэгээд би түргэн цагдаа дуудъя гэд хажуу айл руу орохоор үүднийх нь тамбар руу ороход сэлэнгээ тэр айлын үүдэнд биеэс нь цус олгоодсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд хажуу айлын хаалгыг татаж үзэхэд хажуу айлын хаалга цоожтой байсан. Би сэлэнгээд хандан
Миний хөгшөөн босоорой гайгүй юу гээд сэлэнгээг өргөж тамбраас гаргаад гэрлүүгөө өргөөд оруулах гэсэн чинь эхнэр ёолоод орилоод байсан. Тэгээд би сэлэнгээг гадаа орхиод гэрлүүгээ гүйж ороод миний хайр тэсэж байгаараа гээд 211 гэж залгасан. Дараа нь 311 гэж залгаад утас нь болохгүй байсан. Тэгээд буцаж гүйж гараад сэлэнгээг газар твтэж байхаар нь тэврээд гэртээ оруулсан. Тухайн үед сэлэнгээ сонин дуурайд байсан ба цонхоор хартал хашааны том хаалга онгоосон байхаар нь гүйгээд гартал хашаан дотор миний үеийн 3 залуу нэг ихч зогсож байсан. Би тэр хүмүүс рүү гүйж очоод "Ихчээ, би хүн алчглаа, цагдаа дуудаад өгөөч" гэж гуйсан. Тэгсэн нөгөө залуучууд чинь "Наадах чинь одоо юу яриад байгаа юм? Балаа юм уу?" гэж байсан. Тэр үед миний хувцас нэлт цус болчихсон байсан. Сэлэнгээг өргөж оруулахад цус болчихсон юм. Тэгээд тэр ихчийг итгэхгүй байхаар нь "Та өөрөө орж хар" гэд харуулсан. Тэгсэн тэр ихч "Нэрээ хүү алчихсан юм байна штэ" гэд орилж байсан. Тэгээд би хашаанаас гараад явсан. Тэгсэн тэр ихч "Наад залуу чинь зүхтах гээд байгаа юм" гэхээр нь би зүхтахгүй. Би үзүүрийн дэлгүүр орж нэг жил арих авч уучгаад ирээ гэж хэлсэн. Тэгээд үзүүр рүү гараад дэлгүүр орох гэж байснаа болоод яахаач мэдэхгүй зогсож байхад миний хажууд такси ирээд зогссон. Тэгсэн эхнэрийн дүү найзтайгаа ирээд "Юу болоод байгаа юм? Яцгаагаад байгаа юм" гэхээр нь ах нь ихчийг чинь алчглаа гэхэд "Юу хуцаад байгаа ПВ" гээд над руу уурлаж байсан. Тэгээд нэг нь миний зүүн талаас, нэг нь миний баруун талаас бариад гэрлөө явсан. Гэрлөө алхаад явж байхад таксигаар хадам ээж, хадам дүүнэр ирсэн. Тухайн үед би хадам ээжэд "Хүслэнг би алчглаа" гэдгээс өөр юу ч хэлж чадаагүй. Ингээд 2019 оноос хамтран амьдрах болсон. 2020 онд нэг удаа зодож байсан. Тэр бас архины асуудлаас болж зодож байсан. Би өөрийн үйлдэлийг хянах чадвартай байсан. Шалтгаан гих зүйл нь миний ууралсан уурнаас болсон. Манай эхнэр хүслэн арх уугаад үгэнд орохгүй байсан. Сүүлдээ гуйж зүтсэн, уйлж зүтсэн. Тэгсэн хэдий тогтмол арх дарс хэрэгэлдэг байсан. Би эхлээд хүслэн хоолны ширээн дээр байсан мах хэрчиж идэж байсан хутгаар ар нуруу нь 2-3 удаа хутгалж ах шиг болсон. Сэлэнгээг бас эргэж хараад "Чимүүч бас чамаас болж байгаа юм" гэж хэлээд хутгалж ахсан юм. Тэгээд нэг мэтгэд миний гарнаас "Хүү андар татаад аава ээжийг хутгалхаа болчих" гэж хэлж байсан. Тэр үед ууралсан уурандаа хоол бэлтгэдэг ширээн дээр байсан багц хутганаас нэг хутга аваад сэлэнгээг хутгалсан юм. Баяраа хэрэг гарах үед бол байгаагүй. Баяраа манад ирээд нэг их удалгүй гарсан. Тэр үед би баярагийн араас нь дагаж гараад "Пивой" гэж бодтол хүслэн намайг гаргахгүй. Толгой нүрлүү цохоод байхаар нь би хүн гаргаж өчгөөд ирнэ гэд хүслэнг түлхсэн чинь ширээний хажууд байсан сандал авч шидээд миний цээж рүү онсон. Тэгээд л гинэд цээж рүү огшиж уур хүрээд ширээн дээрээс хутга авсан юм. Сэлэнгээ нэг хашаанд байдаг айлын үүдний тамбарт хан түшин зогсож байхаар нь "Яасан гайгүй юу" гэд хажуугаас нь түшээд тамбарнаас гараад явтал сэлэнгээ өөрийн мэдэлгүй биеийн суларч газар тунсан. Тэгэхэр нь би буцаж гүйж ороод эхнэр хүслэнг харахад гэр дотор үүдний хэсэг твтчихсэн хайраа намайг уучлаарай гэж хэлж байсан. Би буцаж гараад сэлэнгээгийн хэвтэж байсан газраас өргөж гэрийн үүдний хэсэгт хүслэнгийн хажууд хэвтүүлээд буцаж гүйж гараад өөрийнхөө хар өнгийн Samsung маркийн гар утсаар 211 гэж залгасан чинь болохгүй байсан. Дахин 311 гэдэг дугаар руу залгасан боловч болохгүй байсан. Тэгтэл сэлэнгээгийн гар утас дуурахаар нь утсыг нь авахад "Наа чи юу болоод байгаа юм? Наа чин байгаа хүнтэй утсаар ярих" гэж эмэгтэй хүн ярихаар нь "Өгсөн хүнтэй юуг нь ярьдаг юм? Өчгсөн байна штэ" гэж хэлээд гар утсыг нь халаасандаа хийсэн байсан юм. Манай 2 хүүхэд болох анар, аргил нар нь байсан. Өөр хүн бол байгаагүй. Би энэ хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад хуулийн дагуу боломжит хөнгөн ял шийтгэлийг оноож өгөхийг хүсэж байна. Маш их хэрэг гимшиж харамсаж байна. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгч байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Уг хэрэг гарсан гих газар нь ертөнцийн зүгээр урд зөөгт харсан төмөр хаалгатай блокн хашаа байна. Уг 2 байшин нь ертөнцийн зүгээр урд зөөгт харсан хаалгуудтай ба А үсгээр тэмдэглэсэн цэгээс уг 2 байшингийн хаалга руу чиглэлтэй цусан мөр тусааж явсан бололтой мөр үүссэн. Уг тамбрын ертөнцийн зүгээр баруун хананд байрлах хаалгаар цааш ороход уг байшингийн үүдний хэсэгт амь хохирогч нарын цогцос болон түүний ойр орчим нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Амь хохирогч нарын цогцосны ертөнцийн зүгээр хойд талын цогцыг Б үсгээр, урд талын цогцыг А үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авчээ.
А үсгээр тэмдэглэсэн цогцос биеийн ерөнхий байдал дээшээ харсан баруун гар тохоогоороо нугарч, дотор хэсгээр дээш харсан зүүн гар тохоогоороо нугарч, хэвлийн хэсэгт байрлсан хоёр хөл өвдгөөрөө нугарч, баруун хөл гадна зүүн хөлний дотор дээшээ харж байрлсан байна. Б үсгээр тэмдэглэсэн цогцос биеийн ерөнхий байдал байрлал дээш харсан баруун гар шулуун биеэс 18 см салж байрлсан, зүүн гар шулуун дээшээ байрлалтай хоёр хөл шулуун байрлсан зүүн хөлийг баруун хөл дээр тавьсан байна. А үсгээр тэмдэглэсэн амь хохирогчийн баруун хөлний өсгийнөөс ертөнцийн зүгээр урд зүгт 13 см-ийн зайд зүүн ханны дотор хэсгээс 32 см-ийн зайд улаан хүрэн өнгийн хуунцар бариултай хутга нэг ширхэг байх ба уг хутгыг Г үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авчээ. Амь хохирогч нарын цогцыг эргүүлж доош харуулхад А үсгээр тэмдэглэсэн амь хохирогчийн баруун далны орчим бариулгүй төмөр хутганы ажлын хэсэг зоогдсон байдалтай байх ба мэрэгжилт нь гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авахаар татаж үзэхэд сугарахгүй байлаа. Амь хохирогчийн ар нуруу хэсэгт буюу зүүн талд зүрхний орчим хутгалсан бололтой шар хүүссэн байна гэх тэмдэглэл байна. Одоо ингээд бүгдээрээ амь хохирогчийн ээжүүдийнхэн мэдүүлгээс сонсцгоё. Амь хохирогч хүслэнгийн ээжийн мэдүүлгээс 2022 оны 3 дугаар сарын 28-ны орой тухайн үед би сандарсан байсан учраас хэдэн цагийн үед болохыг би сайн мэдэхгүй байна. 19 цагийн үед байх. Манай том охин над руу залгасан. Би уцаа аваад ярихад ээж төгөлдөр дүүг маань хутгалчихсан байна. Та хурдан очоорой гэж хэлэхээр би шууд золбоо ганаа гээд хүүхдүүдтэйгээ такси бариад явсан. Тэр хооронд манай охин залгасан. Хамгийн гол нь санхүүгийн байгууллагаас яриад талигачийг зээлээ төлөх хэрэгтэй байна гэд уцыг нөгөөч гэхээр нь уцыг нөгөөд яриулсан чинь тийм хүн байхгүй би алчсан гэж байна штэ ээжээ. Дахиад ярих гээд утасны дугаарыг аваад наад хүн чинь амьд байгаа гэд утас руу залгасан чинь хичнээн төгрөг төлөх юм бэ. Би тэрнийг чинь төлчихье гэж байна гэж тэр санхүүгийн байгууллагын хүн яриад байна гэд над руу залгасан. Тэгэхээр нь би за би одоо очлоо. Эмнэлгийн тусламж авах боломжтой байх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар такси бариад дэлгүүрийн гудам тойрох гэж байтал тулгаа гээд миний хүү найзтайгаа гудамжны үзүүрт хоргоогоод зогсож байсан. Тулгаа маань уйлчихсан. Ээжээ хоёуланг нь алчсан байна штэ гэхээр нь би нөгөө хоёр зээг маань алчсан юм байна гэж ойлгосон чинь сэлэнгээ игч хоёрыг алчсан байна гэд манай хүү ярьж чадахгүй байсан. Манай хүүтэй уулзах үед би алчсан штэ очиж үзэх юм уу гэхээр манай хүү гэрт очиод үзэхэд миний охиныг найзтай нь алчсан байсан гэсэн. Тэгээд би охиныхоо гэрлүү орсон чинь цонхны тэр хавьд охин маань хэвтэж байсан. Харин найз нь үүдний тэнд гараа алдалсан байдалтай хэвтэж байсан. Тэр хоёр хоёулаа өвчихсэн байсан. Би хоёр ачаа хайгаад орсон чинь хажуу айлд хоёулаа дотор хувцастайгаа нүцгэн орон дээр биенээ тэрчгсэн сууж байсан. Явах замд цус нууж байсан. Тухайн айлын коридорт ч цус байсан. Шүүгдэгч нь манайд 2019 оны 7 дугаар сард ирчгээд талигачи маань хоёр хүүхдэд сайн аав нь болоод миний охиныг сайхан амьдруулна гэд миний охиныг аваад явсан. Манай охин 10 сард шүүгдэгчийг уцаар ярихаа байсан. Явсан гэж хэлж байсан. Шүүгдэгч нь 28 ажиллаад 14 хоног амардаг. Тэгээд ирэх болгондоо арх ууч миний охиныг дарамталдаг байсан. 2021 оны 8 дугаар сард юм байна. Би манай ах 6 сард өнгөрөөд Улаанбаатарт хот руу очисон чинь тэр үед манай охин би ажилласаа гарчихсан байгаа юм чинь нэг мөсөн та намайг нүүлгээд аваад хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би охиныгоо 4 сар ажиллах юм уу гэхэд манай охин үгүй ээжээ. Би хөвсгөл рүү явна гэд ирсэн. Охиныгоо өнгөрснийхэн дараа охиныхоо утсыг ломбарднаас авсан. Манай охин 2021 оны 11-р сард утсаа ломбарданд тавьсан байсан. Би охиныхоо утсыг аваад үзэхэд миний охин төгөлдөр зүй бус үгээр доромжилсон мессеж зөндөө явуулсан байсан. Миний охиныг өөртөө амьдрахгүй бол сайнаа үзэхгүй гэх зэргээр дарамтлсан байсан. Ингэж дарамтласаар байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ирсэн юм шиг байсан. Манай хоёраач ээж бид хоёрлоо мөлхөөд ирсэн чинь аав ээжийг чи үхээгүй юм уу гэд чирээд аваад явчихсан гэж байсан. Миний зүгээс оршуулгын зардал болон сая хот руу сэтгэл зүйн эмчилгээнд явсан зардлын баримтуудаа хавцаргаад шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгч гаргаж өгсөн. Би тухайн баримтын дагуу хохирол нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот руу явж хэргийн материалтай танилцсан. Тухайн үедээ би 200 сая төгрөг нэхэмжлэх боломжтой юу гэд мөрдөгчд тэмдэглүүлсэн шиг санагдаж байна.
хуульд хүний амийг хэдээр үнэлсэн талаар тодорхой заалт байхгүй учраас би гомдолтой гэж хэлэхээс өөр аргагүй байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Одоо ингээд амх охирооч хүслэнгийн найз Сэлэнгээгийн ээжийнхэн мэдүүлгээс сонсцгоё. Миний охин 10 сард ирээд гэртээ цагаан сар өнгөрөөгөөд явсан. Манай ач миний ээж хаана байгаа юм бэ гэж дандаа асуудаг. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэнгэрийн орон руу явсан, бурхан болсон гэж хэлж тайлгаруулдаг. Яах гэж миний охиныг алсан юм бэ? Манай охин байр түрээслэх сургалтынхаа төлбөрийг хийх шаардлагатай байна гэд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надаар малчны зээл авахуулаад би 6 сард ажил хийж байгаад төлнө гэж хэлсэн. Тэгэхэд чи өнөөдөр миний хүүхдийг алж хаад байж байна? Манай 4 настай ач ээжигээ үргэлж надаас асууна. Би ч гэсэн 52 нас хүрч байна. Хүний амьд явах баталгаа байхгүй. Би хизээч өгөх юм бэлээ. Би чамд ялын дээд хэмжээ оногдуулаад чамаас авах ёстой юмаа авна. Чи 31 настай, 32 настай. Цэцэг шиг хүүхдүүдийн минь амийг авсан. Би хохирлын баримтаа чадлаараа гаргаж өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 28-ны 19 цагийн үед манай ач ээжтэйгээ ярмаар байна гэж уйлсан. Тэгээд би охин луугаа залгахад миний охин утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш манай хүү над руу залгаад анаа бурхан болчихсон гэд цагдаагаас залгаад байна гэж хэлэхээр нь би уйлаад тэр хаваар нэг юм болсон. Би аймгийн төв юм чинь тусламж авах боломж байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Дараа нь манай эмнэлгийнхэн манад ирээд намайг тайвшруулад байж байтал над руу цагдаагаас залгаад танаа охин Сэлэнгээ нас барсан нь үнэн гэж хэлсэн. Би шүүгдэгчийн хийсэн үйлдэлээс болж өчнөө ирж буцаж байгаа. Замын болон оршуулгын зардлаа яаралтай гаргуулж амаар байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Ингээд тухайн үед ам хохирогчийн 2 хүүхэд нь хажуу айл руугаа орсон гэсэн. Тэгээд хажуу талын айлынхын хүмүүсийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Гэрч хулангийн өгсөн мэдүүлгээс хүргэн ах доржийн гэрт 3 дүүгээ хараад 19 цаг өнгөрч байхад хажуу айлын 2 жижигхэн хүүхэд манад орж ирсэн. Тэгсэн том хүүхэд нь уйлсан байдалтай баг нь юу болоод байгааг мэдэхгүй ахыгаа дагсаар орж ирсэн. Том нь манай ээж ихч хоёрыг хутгалчихлаа, алчглаа штэ гэд уйлаад байсан. Тэгэхэр нь нөгөө 2 хүүхдийг гэрээс гаргалгүй гэрээхээ хаалгыг дотор талаас нь түгжээд эгч рүү уцаар залгаж хажуу талын айлын 2 хүүхэд манад орж ирээд ээжийг нь хутгалчихлаа гэд уйлаад байна. Та гэс хүрээдэр гэж хэлсэн. Би тэр үед том хүүхдээс нь тэр эрэгтэй чинь хин юм бэ гэж асуухад нөгөө банд манай аав гэж хэлж байсан. Тэгээд дудалгүй цонхоор харахад манай эгч туяа хашааны хаалгаар машинтайгаа орж ирж харагдахаар нь би урдаас нь угтаж гарахад байшингийн таамбар болон хаалганы орчимд нилээд их цус хасгарсан байдалтай байсан. Эгч маань яг гэрт орж харах гэтэл хэрэг хийсэн залуу гэр дотроос урдаас нь гарч ирсэн байлээ. Би тухайн өдөр эгч нарын хүүхдүүдийг харж байсан учраас гадагшаа байнга орж гарахгүй байсан. Тэр өдөр эгч ажиллаад хараад гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд тэгсэг байж байгаад дөнгөж 19 цаг өнгөрч байхад төрсөн ахыг төвөөс авч бөөний дэлгүүр рүү орохоор машинтайгаа гарч явсан. Тэгтэл нэг их удалгүй хажуу айлын 2 хүүхэд гэрт орж ирсэн ба том хүүхэд нь уйлчихсан. Манай аав ээжийг хутгалчихлаа, манай ээжийг алчглаа гэж хэлээд уйлаад байхаар нь гайхсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч туяагийн өгсөн мэдүүлгээс 2022 оны 3 дугаар сарын 28-ны орой 19 цаг 34 минутанд манай төрсөн дүү хулан утсаар залгаад ярихдаа хажуу талын айлын 2 хүүхэд ороод ирлээ. Ээжийг хутгалчихлаа гэж хэлж байна гэж ярьсан. Тэр үед би өөрөө дэлгүүрийн тэнд машинтайгаа явж байсан болохоор шууд гэрлүүгээ явсан. Хашааны хаалгаар орж ирээд гэрлүүгээ орохоор байшингийн үүдэнд очиод гадна довжоноос таамбар руу ороод гэрийн үүд хүртэл цус тусаад зарим хэсэгтээ бөөн цус болсон байсан. Цус харсан болохоор айгаад гэрлүү орсон. Гэрт ороход хажуу айлын 2 хүүхэд, манай дүү хулан, манай 2 хүүхэд, манай дүү Ариунагийн жаахан хүүхдүүд байсан. Хулангаас яасан бэ гэж асуухад энэ 2 хүүхэд орж ирснээ ээжийг хутгалчихлаа гэж хэлсэн. Та цагдаа эмнэлэг дуудаач гэж хэлэхээр нь цагдаа эмнэлэг дуудлага өгсөн. Тэгээд гэрээсээ гарч ирээд нөгөө хэрэг гарсан айл руу ордог юм угээд гараад ирэхэд нөгөө хажуу айлын залуу гэрээсээ гарч ирснээ би хүн алчглаа гэж хэлчихэд л хашаагаар гараад яваад өгсөн. Тэр залуугийн хувцас хунар нь бол цус болчихсон л харагдаж байсан. Би айсандаа гэрлүүч орж чадаагүй буцаад гэртээ ороод удаагүй байхад талигчийн ар гэрээс нэг ихч орж ирээд 2 хүүхдэд тэврээд л уйлаад байсан. 2021 оны 10 дугаар сараас л түрээслэн амьдрах болсон. Тэр 2 хүүхэд уйлаад юу ч ярьж чадахгүй байсан. Миний урдаас гарч ирээд би хүн алчсан гэж хэлээд хашаанаас гараад явсан гэх мэдүүлгийг өгсөн байна.
Одоо ингээд харин тухайн үедээ гэрт нь орсон Баяраа гих залуугийн мэдүүлгээс сонсцгоё. Төгөлдрийн гэрлөө очисон тэднийд очиход төгөлдрийн эхнэр мөн эхнэрийнх нь найз эмэгтэй мөн төгөлдрийн 2 хүүхэд гэсэн 5 хүн байсан. Намайг тэдний гэрт ороход төгөлдөр өөрөө нилээд их сохтуу, эхнэр нь мөн сохтуу, хамт байсан эмэгтэйнд баг зэрэг сохтуу байсан. Төгөлдөр эхнэртэйгээ маргалдаад нилээд хэрүүл маргаантай байсан. Тэгснээ төгөлдөр намайг эхнэртэйгээ хардаад эхэлсэн. Би төгөлдөрт хандаж, би танаа эхнэртэй ямар ч холбоо байхгүй шүү, таних ч үгүй шүү, чи хардах хүнээ олж хардаарай, чи их сохтуу байна гэж ивээр хэлсэн. Тэгсэн чинь төгөлдөр ширээн дээр байсан чансан махны үлдэгдэл, түмхэн дотор байсан жижиг хутгийг шүүрч авснаа, намайг баг оролдоорой гээд над руу хутаг байраад босоод ирсэн. Тэгсэн эхнэр нь төгөлдрийн гараас нь татаад бойлуулсан. Тэгсэн чинь төгөлдөр чи яагаад энийг өмөөрөд байгаа юм гээд эхнэр лүгээ агсраад байсан. Тэр нөгөө хамт байсан эмэгтэй төгөлдрийн гартай байсан хутгийг нь булааж аваад хураасан. Төгөлдрийн эхнэр чи яагаад хамаа намаагүй хүнтэй намайг хардаад байгаа юм бэ гээд төгөлдрийн толгой руу хит цохиод авсан чинь төгөлдөр эхнэрээ нэг удаа алгадаад авсан. Тэгэнгүүт нь би төгөлдөрт хандаж бол хөгшөөн гарыг гадаагаарч тамхи татаж тайвшрыг гээд гэрээс аваад гарах гэсэн чинь төгөлдөр гэрээс гарахгүй эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Яг тэр үед төгөлдрийн эхнэр төгөлдөрт хандаж хөөй мөнгө хаана байна? Тэр мөнгө өгчөөд зайлгээд хажуудаа байсан хуванцар сандлаар төгөлдрийн толгой руу хит удаа цогсон. Тэгэхэд төгөлдөр урандаа эхнэрээ замдж аваад цонхны доод талын түшлэгтэй сандал руу түлхсэн. Би төгөлдрийг авч гарах гэж зөндөө оролцсон боловч гэрээсээ гарахгүй байхаар нь за тэгвэл би явлаа гэсэн чинь төгөлдөр чи мө угаасаа зайл пэймэн миний амьдрал чамд хамаагүй гэхээр нь би гэрээс гараад явсан. Би хашаанаас гараад гудамжинд явж байтал төгөлдрийн герт бөөн орлон хүүхэд чарлах дуу сонсогдсон. Би ажилдаа байсан учраас эргэж тэдний гэрт оролгүй шууд гэрлүүгээ явсан. Учир нь манай дүү сургуулаасаа ирэх болчихсон байсан учраас гэртээ харихгүй бол гэр цойчтой учраас яарад яваад өгсөн. Намайг гэрт ороход төгөлдрийн эхнэр над руу зааснаа. Хөөй, би энийг чинь таних ч үгүй юм байна. Харж байгаа ч үгүй юм байна гэсэн чинь төгөлдөр чи битгий хуцаад бай. Чи танд л бидтэй гэхээр нь би төгөлдөрт хандаж чи балаараад байгаарай. Би танаа эхнэрийг харж байгаа ч үгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр миний бодлоор төгөлдөр эхнэртэйгээ хардалтаас болж маргалцсан байх гэж би бодож байна. Мөн намайг тэдний гэрт байхад төгөлдөр эхнэртэйгээ мөнгөний хэрүүл хийгээд байсан. Намайг гэрт нь сууж байхад төгөлдөр бор өнгийн хитвчнээс нилээд хэдэн 20 мянгатын дэвсгэрт гаргаж ирээд тэр мөнгө чинь энд байна. Чамд би биш мөнгө л хэрэгтэй бидтэй гэж байсан. Намайг тэдний гэрээс гарахад лав 19 цаг 20 минут өнгөрчихсөн байсан. Тухайн өдөр намайг төгөлдрийн очихоос өмнө төгөлдөр эхнэр хүслэнг надтай харилцаатай гэж андуурч хардсан юм. Төгөлдөр надтай ярихдаа дэлгүүрийн арын гудамжны 4 дахь хашаанд хүрээдэр гэсэн учраас би алхаад очсон. Би тэр өдөр дөнгөж гэрээс гараад алхаад явж байхад төгөлдөр залгаад утсаар ярьж байхад цаанаас нь нэг эмэгтэй хүн яач хваа ирж байна уу гэд байсан. Ямар ч байсан эмэгтэй хүний дуу намайг яач хваа ирж байна уу гэсэн. Намайг гэрт нь очиход 2 ширхэг том пив уусан байсан. Төгөлдрийн эхнэр хүслэн найз эмэгтэй нар пив уухын хувьд уусан байдалтай. Гэхдээ айхтар согтож ухаан санаагаа алдаагүй жоохон халамцуу бололтой байсан. Харин төгөлдөр нилийн халамцуу согтолтой байх шиг байсан. Намайг гэрт нь шууд явж ороход төгөлдрийн эхнэр намайг хараад шууд би энийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй таних ч үгүй юм байна гэхэд найз эмэгтэй нь хүртэл би ч бас танихгүй юм байна. Чи буруу хүнтэй хардаад байна шүү дээ гэж төгөлдөрт хэлсэн. Тэгэд би бодохдоо надтай андуурч харсан юм байна гэж бодсон гих мэдүүлгийг өгсөн байна. Одоо харин тухайн үед байсан насанд хүрээгүй гэрч амь хохирогчийн 8 настай том хүү болох Анандын мэдүүлгээс сонсцгоё. Намайг аав төгөлдөр нь 6 цаг болсон байхад сургуулийн гадна талд хашаан дотроос ирж авсан. Тэгээд аав бит хоёр танихгүй ахын такси машинаар гэртээ харсан. Гэртээ харахад ээжийн найз Сэлэнг эгч дүүнер байсан. Дүү зурагтаа үзэж байсан. Ээж эгч хоёр цэнхэр өнгөтэй савтай жижигхэн пив хоёрыг авчихсан. Хоёулаа нэг нэгээр нь хоолны ширээний хажууд уугаад сууж байсан. Тэгээд би гэртээ ороод хувцас солиод зурагтаар хүүхэлдэйн кино үзээд байж байтал манай гэрт өмнө нь би харж байгаагүй нэг ах орж ирсэн.
Тэгсэн чинь тэр ахыг аав төгөлдөр ээж хүслэндээ хардаад найз юм уу гэд байсан. Тэр эрэхтэй ах юм ярихгүй дуугүй сууж байгаад 20 минут л болсон байх. Гэрээс гараад ганцаараа явсан. Тэгсэн чинь аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж байгаад аав ээжийг ширээн дээр байсан хутгаар ээжийн нуруу руу хутгалсан чинь ээж газар дунаад юу ч ярихгүй цус их гараад байхаар нь би айсан. Тэгээд би дүүгээ гэрээс дагуулж гараад уйлаад хажуу талд байдаг айл руу ороход хажуу талын айлд 3 жижигхэн хүүхэд нэг ихч гэртээ байхаар нь аав ээжийг хутгалсан гэж хэлээд манай ихч болроод хилээд өгөөч гэж гуйгаад дугаарыг нь хэлсэн. Тэгсэн чинь тэр ихч болроо ихч рүү залгаад би одоо мартаад байна. Тэгээд би буцаж гэртээ ороогүй. Манай ээж одоо тэнгэрт байгаа. Аав төгөлдөр хутгалж явуулсан. Би өөрөө харсан. Хүн надад зааж өгөөгүй. Хүн согтгоороо агсам тавьдаг. Аав төгөлдөр ээжийг гаднаас орж ирсэн ахтай хардаад уурлаад байсан. Ээж хэлэхдээ аав төгөлдрийг дандаа хардаад байна гэж ярьдаг байсан. Тэр өдөр аав тэр ахыг ээжтэй найз юм байна гэж хардаад байсан. Манай гэрт байдаг байсан хутгаар ээжийн нуруу руу хутгалсан чинь ээж газар дунсан. Тэр хутга ширээн дээр байсан. Нуруу руу нь хутгалахыг нь харсан. Сэлэнгээгч ээжийг хутгалах үед үүдний таамбарт байсан. Сэлэнгээгч гэрлүү орсон. Мөн нүдрүү нь хотод байхдаа цохиж байсан. Хотод байхдаа 2 жил архиусан. Архиучгаад ээжтэй хэрэлддэг байсан. Ээжийг зотхоор айдаг байсан. Гэрээс яв зайл гэж хэлдэг. Гэрээс гараад явсан байсан. Тэр ахыг гарч яваад удаагүй аав ээжийг хутгалсан. Аавыг сохтон үед нь айдаг байсан. Би А22 гэсэн утас барьдаг байсан. Тэр утсыг ээж 2 удаа ламбард нь тавьсан. Одоо ламбард нь байгаа гих мэдүүлгийг өгсөн байна. Энэ мэдүүлэг нь 8 настай хүүхдийн мэдүүлэг учраас та бүхэн өөрсдөө дүгнэлт хийгээд ойлгоод сонсож байгаа гэж бодож байна. Шүүгдэгчийн төрсэн ээжийнх нь мэдүүлгээс миний хүү төвлөдөр 1991 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Сургуулаас гарч хэсэг хугацаанд ах дүү нарынхаа малыг маллаж байгаад эцэг эхийнхээ хамт амьдарч байсан. Ингээд манай гэр бүл 2010 оны ихээр Улаанбаатар хотод шилжин ирж 1-2 жил онцгой хийсэн зүйлгүй байж байгаад сүүлдээ Гойвалтай аймагт үйл ажиллагаа явуулдаг компанид өрмийн оператороор ажилд ороод ажиллаж байсан. Урдаас элдв муухай ааш аршин гаргаад байдаггүй. Ах эгч нар нь юу гэж хэлнэ тэр үгээр нь байдаг байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа хулгайн хэрэгт холбогдож байсан байх. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2020 онд байсан санагдаж байна. Талигаач хүслэнтэй маргалдаж муудалцсан чинь талигаач нь цагдаад гомдол гаргачгаад явсан байсан. Уг асуудал нь тэгээд торгуулаар шийдэгдсэн байх. Бас сайн мэдэхгүй байна. Хувийн эд хөрөнгө мал авахыг унаад хэрэг гэж байдаггүй байсан. Өөрөө ажил төрөл хийгээд талигаа чихнэр болон хүүхдүүдийг нь тижээж байсан. Уг нь бол хоорондоо таарч тохирохгүй байна гэд салж сарнсан байсан чинь яагаад нийлэх болоод явсныг мэдэхгүй байна. Миний хувьд бол хүүг маань тэр эмэгтэй дуудаж явснаас болж хэрэгт орсон гэж бодож байна. Манай хүү цалин авна тэр эмэгтэйд л байнга явуулчихдаг байсан юм. Тэгээд ах эгч нь мэдчихэд битгий наад хүүхэнтэйгээ нийлгэж өчнөө хэлж байсан. 2022 оны 3 дугаар сарын 24-нөө 25-ны үед байх. Хөвсгөл аймгаас гинэтэрж ажиллаараа орж нийгмийн даатгалынхаа материалыг бүрдүүлчихэд гэртээ 1 хоноод маргааш нь Хөвсгөл аймаг явлаа гэж хэлээд гэрээс гарч явсан. Тэгээд Хөвсгөл аймагт ирсэн байна гэж ярихаар нь наашаа хурдан ир гэхэд уг нь заа гэсэн боловч 1-2 хоноод хэрэгт холбогдсон гэж Хөвсгөл аймгийн цагдаагаас холбогдож хэлж мэдсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Ингээд бүгдээрээ хэргийн газарт дуудлагаар очисон цагдаагийн мэдүүлгээс сонсцгоё. Би Хөвсгөл аймгийн цагдаагийн газар эрүүгийн мөрдөгч ажилтай бөгөөд тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Тухайн айлын хашааны том хаалга онгорхой хашаанд амьдардаг хүмүүс юм уу, гудамжаар явж байсан хүмүүс юм уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 4-5 хүмүүс хашаан дотор зарим нэг нь сандарсан, зарим нь уйлсан байдалтай зогсож байсан. Уг нь хашаан дотор хоорондоо 5 м орчим зайтай 2 модон дүнзэн байшин байсан бөгөөд ертөнцийн зүгээр зүүн талын жижиг дүнзэн байшин руу явж байхад газар нэлээд их цус болсон байдалтай байсан. Бид нарыг байшин руу явж байхад уг байшин дотроос талигаачийн дүү бололтой нэг эмэгтэй гарч ирж байсан. Бид нар байшин руу ороход үүдний 2 хэсэгт эмэгтэй дээш харсан их хэмжээний цус алдсан байдалтай нас барсан байсан. Хойморт байрлах орон дээр шүүгдэгч төгөлдөр шар өнгийн цамцтай хувцсан цус болсон суухаар нь юу болсон талаар асуухад би хүн алчглаа гэж хэлэхээр нь би гэрээс авч гараад дуудлагаар очисон машиндаа суусан.
төгөлдөр нь өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан учраас аймагт үлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар энэ хэрэг явдал болохоос өмнө 2 хоногийн өмнө түүнийг гэрээс нь аваад цагдаа дээр ирээд уулзаж байсан учраас намайг төгөлдөр таних байсан. Тэгээд төгөлдөр бид 2 машинд суугаад түүний 2 гарыг нь хойд талд нь гавлахаар тонгоолоход дурундаа хүрэн өнгийн хутгийг дээш харуулад хийсэн байдалтай байхаар нь криминалистикийн шинжээжийг дуудаж хүлээлгэн өгсөн. Мөн төгөлдөр хэлэхдээ манай эхнэр тасралтгүй арх уудаг нас барсан найзтайгаа гадуур хоноод утас руу залгахаар цаана нь эрэгтэй хүмүүс байдаг. Эрэгтэй хүмүүстэй хамт арх уугаад байдаг. Тухайн өдөр арх ууж ирээд арх авч өг гэхээр нь пив авч өгөөд би хамт уусан. Би арх уугаагүй маш утсан байсан болохоор маш амархан согтоод гэрт архит арсны асуудлаас болж маргаан үсээд эхнэр намайг нүүр нүдгүй цохиж зодоод сандал авч шидээд байхаар нь зөрүүлээд хутгалсан. Тэгэхэд найз нь хажуу талаас орж ирэхээр нь найзыг нь мөн адил хутгалчихсан гэж ярьж байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрчүүдийн мэдүүлэг маш олон байсан учраас яг хэрэгтэй гол гэж бодсон гэрчийн мэдүүлгүүдийг уншиж хүргэж дуслаа. Одоо ингээд бүгдээрээ шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээс сонсцгоё. 2022 оны 4-р сарын 21-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтээс амь хохирох хүсэл нь баруун игэм доорох артерийг тасалж гэмтээсэн шарах, дал орчмоос цэрний 3 дугаар нугалмаад төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарах, баруун хөхний орчмоос цээжний зүүн хүнд рүү нэвтэрч дотор эргэтнэг гэмтээгээгүй хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарах, баруун чих болон эрүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарах, зүүн хазарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд хоолой баруун доод хэсгийн баруун жолоо булчин баруун игмийн доорох артерийг тасалж гэмтсэн шарх нь нас барахад шууд нөлөөлсөн ба энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтлүүд нь эр үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Зүүн хазарны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгджээ. Амь хохирогчийн хүслэнгийн цогцост өвгөлт хүрэхэд нөлөөлсөн архав хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч хүсэл нь шүүхийн эмнэлгийн гадна үзлэг хийхээс 2-оос 4 цагийн өмнө нас барсан байна. Хүсэл нь нас барах үедээ согтууруулах ундаа хэрэгсэн байсан боловч их хэмжээний согтолгүй байж гих дүгнэлт гарсан байна. Одоо харин амь хохирож хүслэнгийн найз сэлэнгээгийн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Цогцост зүүн чихний сүү орчмоос зүүн хөхлөг сэртэн залгуурийн хөндийг хамаарч зүүн гүрээний артер хүртэл үргэлжилж зүүн гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарах, зүүн дал орчмын зөглөн эд арьсан дагуур хавж орсон хатгагдаж зүсэгдсэн шарах, дух болон баруун хазар зулгаралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь нас барахад шууд нөлөөлсөн амь насанд аюултай гэмтлийн хүн зэрэгт хамаарна гэсэн байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэнд шүүгдэгч төгөлдөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэлийн ямар нэгэн өвчтөй байгаагүй мөн сэтгцийн хувьд үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Өмнө нь ямар нэгэн сэтгцийн өвчнөөр өвчилж байгаагүй болон сэтгэл мэдрэлийн өвчнгүй тул түүнд эмнэлгийн чанартай аль бодлогын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт гарчээ. Амь хохирож хүслэнгийн насанд хүрээгүй 2 хүүхдэд хийсэн шүүх сэтгэц судлалын дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Бага хүү болох 5 настай аргилд хийсэн дүгнэлтээс гэмт хэрэг үйлдэгдснээс хойш сэтгэл санаа нь докторгүй боловч болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай. Хүүхдийн нас бага тул мэдүүлэг өгөх явц нь сэтгэл зүйн хямралд оруулах өндөр эрсдэлтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаанд амьдраснаас болж аливаа асуудлыг түрэмгийллээр шийдвэрлэх хандлага суусан. Гэмт хэрэгээс үлдсэн айдас байгаа нь зурган тестээр тогтоогдсон. Олдмол сэтгцийн эмгэг тогтоогдоогүй, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн төвшин, оюуны үйл ажиллагаанд хэвийн, ерөнхий боловсролын сургуульд суралцах бүрэн чадвартай. Зөв арга хэмжээ авч чадвал нөхөн сэргээх боломжтой гэж үзсэн байна. Харин талигаачийн том хүү болох 8 настай Анад хийсэн дүгнэлтийг та бүхэнд танилцуулъя. Гэмт хэрэг үйлдэгдснээс хойш сэтгэл санаа нь докторгүйч мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэгээс хойш айдастай байгаа нь зурган тестээр илэрсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаанаас болж мөн л асуудлыг түрэмгийллээр шийдвэрлэх хандлага суусан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж асуудалд эерэг ханддаг нь нөхөн сэргээх боломжтойг харуулж байна. Олдмол сэтгцийн өвчин тогтоогдоогүй, энэ байдал нь сэтгцийн эмгэг биш, зөв орчинд хэсэг хугацааны дараа аяндаа арилах боломжтой.
Мөн зөв арга хэмжээ авбал нөхөн сэргээх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүгдэж төгөлдөр амь хохирогч хүслэн нар нь Улаанбаатар хотод 2019 оны 7 дугаар сараас эхлэн 2021 оны 8 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад амь хохирогч хүслэн шүүгдэж төгөлдрөөс салж Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн байна. Буцаж харилцаагаа сэргээхээр холбогддог байсан мөн шүүгдэж амь хохирогчийг зоддог байсан эргэн тойрны олон гэрчүүд нь хэлж баталсан байна. Хэргийг наривчлан шалгаж шүүгдэгчийг гин буруутайг нь тогтоосон. Шүүгээс шүүгдэж төгөлдөрт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-6, 2-8-д заасан хүнийг онц харгас сэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үлдэж 2 хүнийг алсан гэмт хэрэгт буруутайд тооцжээ. Шүүгдэгч төгөлдөрт 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна. Нийтдээ цагдан хоригдсон 184 хоногийг ялд идэх хугацаанд нь оруулан тооцжээ. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг ял хүчин төгөлдөр болох үед устгахаар шүүхээс шийдвэрлэжээ. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Та бүхэн сонссон хэргийн талаар өөрийн өнцгөөсөө бодож дүгнэлтээ хийсэн байх гэж найдаж байна. Харамсалтай нь ийм төрлийн хэрэг Монголд цөөнгүй гарч байгаа нийгмийн хувьд бидэнд бодлого, хандлага эргэн харж зөв алхам хийх шаардлагатай байгааг харуулж байна. Энэ талаар та бүхэн ч гэсэн санал бодлоо комментоор зөв болсон байдлаар илэрхийлээрэй. Дараагийн дугаарыг сонсохыг хүсэх юм бол та суугаа дагаж хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Тэгснээр та дараагийн дугаарыг маань цаг алдалгүй хүлээн авах болно. Сонссонд баярлалаа. Баяртай.